Hi, Bobby байна. За хэдүүлээ уулзаагүй хэсэг хугацаа өнгөрсний дараа уулзч яхад их баяртай байна. За би тэгээд Instagram дээрээ ерөө YouTube дээр ямар бичлэг хийвэл та хэдэд хэрэгтэй байна гэд асуулт хариулт явуулсан чинь нэлээд хэдэн охтууд байна. Хонхны баярынхаа бэлтгэлийг юу яаж хангах вэ? Хонхны баяр дээр нүрээ, үсээ тэ яаж өөртөө гой тохирсон байдлаар ингээд засах вэ, будах вэ? За нэмээд хувцлалтан дээр яаж анхаарах вэ? Юун дээр анхаарах вэ? За тэгээд зурган дээр бас яаж гоё гарах вэ гэж надаас асуусан. За тэгээд энэ хонхны баяр гэдэг сэдв ер нь маш сонирхолтой санагдаад за бас яг намайг хонхны баярт орж явахад надад ингэж зөвлөгөө өгчээсэн хүн байсан ч болоосой тийм бодлоод ер нь байдаг болохоор та хэдтэйгээ өөрийнхөө туршлага дээр үндэслээд хид хідэн гоё тип үдих болцсон. За хэдүүлээ нүур бодолтоос эхлэе. За нүур бодолтон дээр бол өөрийгөө тодорхой хэмжээнд будчихдаг. За өөртөө хийдэг юм будалтуудаа ер нь гартаа оруулсан тий. Тэрэндээ сэтгэл хангалуун байдаг. Тийм охтууд маань бол заавал мейкап артистаар будуулах шаардлагагүй. Өөрийнхөө одоо нөгөө өдөр тутмын хийдэг будалтаа арай өөр болгох тал дээр тий, арай өөр лүг бүрдүүлэх тал дээр баг зэрэг судалгаа хийгээд за өөртөө төстэй өгөхтөлтэй тийм одоо популяр тий, тийм хүмүүсийн нүур будалтаас нь гоё ингээ санаа аваад тэгээд ер нь тэр өдрөө өөрийгөө будчихад нэгт ингээ санхуд маш хэмнэлттэй яа гэвэл мейкап артистууд ингээ баяр наадам болох үед маш үнэтэй болдог. Хоёрт гэвэл маш найдвартай. Яагаад гэвэл ингээд ерөөсө танихгүй хүнтэй анх удаа очиод айгүй чухал өдрөө ингээ нүрээ будуулна гэдэг чинь нэг талаараа юм амар одоо бас гоё боловч нөгөө талаараа баг зэрэг эрсдэлтэй те тэр хүн нь яг өөрийг нь мэдрээд яг гоё будаж чадахгүй гэдэг дээр бас жоохон эргэлзээтэй. Тэгэхээр өөрөм бол би өөрийгөө тодорхой хэмжээнд будчихдаг охтуудыгаа ерөөсөө өөрөө айгуу сайн гоё мейкап продуктуудаа бэлдээд за өөр гоё линз минз зүүж мейкапа илүү гоё юм час хийсэн болгоод тэгээ ер нь баяртай орохыг зөвлөнө. За харин мейкап артистаар нүрээ будуулахаар шийдсэн охтууд маань ерөөсөө энэ дээр битгий мөнгөө харамлаарэ гэж би зөвлөнө. Яагаад тэгэхээр хямд үнээр будаж өгч байгаа мейкап артистыг тэр хэмжээнийхээ одоо бүтээгдэхүүн үнэтэй бүтээгдэхүүнүүдийг за муухайгаар хэлбэл жоохон чанаргүй бүтээгдэхүүн ашиглаад нүрийг чинь будна гэж юу юм бол ойлгож болно. Тэгээд бас хитрхи бас үнэтэй over price хийсэн тийм бас хүмүүс байгаа. Тэгэхээр мейкап артистаа маш сайн судлах хэрэгтэй. Юуг нь судлах вэ гэхээр за нэгт мэдээж тэр хүний хэдэн төгрөг санал болгож байгааг нь судална. За тэгээд хоёрт болохоор хийсэн будалтуудынхаа зураг бичлэгийг маш сайн үзнэ. За гуравт болохоор өмнө нь будуулж исэн хүмүүсийн сэтгэлдлийг бас ингээд сошиал медиагаар ч юм уу те эсвэл хажууд ч өөр будуулж исэн хүн байгаад асуугаад айгуу сайн ингээд судалж явах хэрэгтэй. За тэгээд дөрөвт болохоор ямар бүтээгдэхүүн ашиглаж өрн буддсан бэ те тэрийг нь бас ингээд ер нь харж явах хэрэгтэй. Тэгснийхаа дараа шийдвэрээ гаргахгүй бол одоо ингээд баяр болонгууд ингээд энэ тэрүүгээр дүүр ингээд мейкап артистууд гараад ирдэг байхгүй юу. Тэгэхээр тэр олон хүн дундаас баг зэрэг судалгаа хийж иж яг зөвийг нь сонгоно. Тэгээд зөв мейкап артистаа сонгочоод тэгээд тэр өдрөө амар гоё нүрээ будуулжвал тэр өдөр ч юм угаасаа л маш гоё байна. Тэгэхээр таад маань энэ дээр цагаа битгий харамлаарай, мөнгөө битгий харамлаарай. За бас сайн мейкап артистуудын цаг айгүй хурдан дүүрчдэг болохоор сар 2 сар ер нь болж өгвөл айгүй эрт цагаа захиалаарай. За тэгээд би өөрийнхөө ер нь сайн гэж боддог мейкап артистуудыг бас description хэсэг дээрээ биччихье. Таад маань бас ороод гоё Instagram-ийн сайн үзээрэй. За дараагийн чухал асуулт болохоор яаж өдөржин тэр өглөө хийсэн будалтаа барих вэ те яг өглөөнийх шиг яаж өдөржин авч явах вэ гэдэг асуулт байгаа. Энэ дээр бол би охтуудаа за суур будалтын хэрэгсэл буюу foundation крем кушно те тослог арьстай бол бүтэн майтыг сонгох. За холимог болон хуур арьстай бол хагас майтыг сонгоорой гэж би зөвлөнө. Яагаад гэвэл майт бүтцтэй юм суур бүтээгдэхүүн сонгвол тэр ингээ угаасаа ерөн тогтоц айгуу сайтай. За бас дагаад өөд аралт маралт сайтай болохоор ингээ суур будалтыг ч айгуу гоё юм жигд болгох гээд тусалж идэг. Майт кремнээс гадна losing powder заавал ашиглаад хийсэн нүур будалтуудаа ингээ хамгийн төгсгөлийнхөө шатнд ингээ сайн түгжээд өгөөрэй. Тэгвэл бараг ингээ майт бүтэцтэй ингээ суур тавьсан дээрэс нь losing powder тавьчихаар ерөн ингээ айгуу сайн арьсан дээр ч ингээ түгжигдээд өгнө гэсэн үг нүур будалт чинь. За тэгээд бүтээгдэхүүнээс гадна нүур будалтыг өдөржин ингэж гоёор нь байлгахад тусалдаг бас өөр хүчин зүйлс байгаа. За тэрний нэг нь бол мэдээж skin care өмнөх оройн нь за тэр өдрийнхөө бас яг өглөөн нь те skin care-ийг яг ингээд зөв мейкаптаа зориулаад хийсэн байх ёстой. За тэгээд skin
кэр сайн хийж ингээд өглөө босоод шууд ингээд маск тавиал амар зузаан эссенс ампул энэ төр ингээд давхарлаад түрхээд байх ерөөсөө шаардлагагүй. Харин оройн нь тийм одоо супер скин кэр хийгээд өглөө нь болохоор яг л нөгөө нэг өдөр тутамдаа ямар скин кэр хийвэл мейкап ч гоё ингээ асуудалгүй ингээд үүрхгүй, бутарахгүй тий ингээ бөөгнөрөхгүй асуудалгүй ингээ байдгийн. Яг тэр скин кэр л тэр өглөөнөө хийхэд болно. За тэгээд бас дараа нь скин кэрнээс гадна нойр маш чухал. Хичнээн ингээд гоё нүрээ будуулсан. Нойр дутуу бол ерөөсөө тэр буудалт чинь ингээ гоё өдөржин ингээ байна гэсэн баталгаа байхгүй. Тэгэхээр таад маань ядаж тэр хонхны баярынхаа өдрийн өмнө маш гоё 8 цагийн нойр аваад амарсан сэрвэл айгу зүгээр. Дараагийнх нь хүчин зүйл болохоор за ер нь л ус сайн уух. Тэр өдрийнхөө өмнө хангалттай хэмжээний ус уусан байх. За гэхдээ хэтрүүлж болохгүй. Тэгэхгүй бол ингээ нүүр ингээ бэлцээчдэг гэх юм уу. Тэгээд тухайн өдрөө бас ерөөсөө усуухаа ерөөсөө мартаж болохгүй. Тогтмол ингээ усаа уугаад баяртаа оролцоод явах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол ингээ баярлаад усуухаач мартсан ингээ явж идэг байхгүй юу. Тэгэхээр таад маань битгий мартаарай. За харин мейкап артистээр очиж байгаа охтууд маань мейкап артисттайгаа маш сайн ярилцаарай. Би ингээд тослог арьстай юм аа. Надад ерөн full matte foundation зүгээр байдаг. Би ийм хуурай холмог юм аа. Надад ерөн хагас matte зүгээр байх энэ төргээд маш сайн ярилцах хэрэгтэй. Тэгээ бас миний кейс дээр би нөгөө нэг хонхны баяраараа мейкап артистаар бодуулчихсан байхгүй юу. Тэгээ ингээ өглөөн нь яг өөрөө хийдэг скин кэр ингээд хийгээд очсон чинь нүүрэн дээр юм төрөгцсөн юм уу гэснээр шууд миний ингээд хийсэн скин кэрийг нэг юм за тэр жоохон чийшүүлдэг салбитдаг гэсэн баг. Тийм салбитдаг шиг юмар арчсан. Тэгээд яг гоо тухайн өдөр нь өмнөх оройн нь арай гайгүй скин кэр хийсэн байсан тул та тухайн өдөр нь ингээм амар хагарч магарахгүй тий. Энд тэнд ингээд өвчлөөний зураас гарахгүй гайгүй өнгөрч исэн. Тэгэхээр таад маань мейкап артисттайгаа маш сайн ярилцаарай. Тэгээ бас хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийн энэ юу юм бол гэдэг айгуу гоё ийлгээр ингээ асуугаад ингээ харилцан яриа өрнүүлээд нүүр бодолтой хийлгээрээ. Тэгжиж хэдүүлээ яг өөрийнхөө хүссэн тийм лукийг гоё гаргаж авна. Тэгэхгүй бол ингээд хүний аясаар ингээд байчвал одоо тэр хүний хийсэн бүх юм чамд таалагдахгүй учраас засах боломжтой үед нь гоё комент хэлээд гоё ингээ хөнгөө гоё засуулаад байх хэрэгтэй шүү. За тэгээд ерөнхийдөө бас дахиад нэг зүйл хэлэхэд үнэхээр яг өөрийн гэсэн ийм онцгой стилтэй, тийм содон стилтэй төрлийн хүн биш л бол бүрээ бүр ингээ хит тод будах, хит эсвэл тийм одоо өвөрмөц өнгө ашиглах ч юм уу тиймэрхүү зүйлсээс зайлсхийгээд аль болох өөрийнхөө өгтлүүдийг гоё ингээ өнгөлж өгсөн, сул талаа дарсан, харин давуу талаа ингээ гоё тодтгсон тийм мейкап хийхийг ерөн зориорой гэж би та хэдэ зөвлөе. Яагаад тэгэхээр яг ингээд хонхны баяр дээр ингээ харахаар натурал бодолтой охтууд илүү гоё харагддаг. Тэгээд дараа нь бас ингээд зураг хүргээ үзсэн ч тэр өөрийнхөө өгдөл дээр суурьсан юм нүүр бодолтой байгаа болохоор ерөөсөө тийм харамсах зүйлгүй гоё дурсамжтай үлдэнэ. Миний зүгээс бас нэг өгөх одоо тип нь гэх юм уу. Та хэд маань нэг юм контакт линз зүгээд ерөн үзээрээ хонхны баярынхаа өмнө линз бас ингээд зүчгээр хүнийг арай өөр харагдуулдаг. За мейкапыг бас арай гоё ингээд гоё тодолж харагдуулдаг. Тэгэхээр та хэд маань хонхны баярынхаа өмнө нэг юм контакт линз нэг өдрийн ч юм уу контакт линз туршиж үзээд тэгэхээр гоё байвал бас хонхны баяраар зүчвэл айгүй гоё харагддаг. За хувцлалт руу оръё. Хувцлалтын дээр хонхны баяраар одоо манай Монголын жишгээр охтууд маань дээл өмсөөд өглөөн нь бараг дээлтэй өглөө. Дээлтэй яваад тэгээд оройн нэг юм үдээс хойш нэг юм ивент дээр өөр өмсөх бас нэг ээлжийн хувцастай буюу ерөн багтаа юм 2 хувцастай ингээ явж идэг. За тэгээд дээлний сонголтын дээр бол хамгийн чухал анхаарах зүйл бол өнгөө маш зөв сонгох. За өөрийнхөө нэг personal color-ыг тодорхойлуулсан бол тэрнийхээ дагуу эсвэл өөрийнхөө зохитог өнгийг мэддэг бол яг тэр зохитог өнгөө сонгож авах хэрэгтэй. Бас ерөөсөө ингэж трендийг дагах хэрэггүй. Яг л өөртөө зохисон өнгийг сонгож байгаа шиг өөртөө зохисон загварыг сонгох хэрэгтэй. За бас дараа нь ингэж олон өмсөгдөх тийм дээл сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо жишээ нь миний кейс дээр би хонхны баярынхаа дээлийг ерөөсөө нэг л удаа өмсөжсэн байхгүй юу. Тэгээ ерөөсөө дараа нь дахиж өмсөөгүй. Уул нь тэр ингээд жаахан тийм энгийн ч юм уу тийм байсан бол би ингээд өөр наадмаар цагаан сараар за өөр тийм гой баяр ёслолуудаар бас өмсөх боломжтой. Тэгэхээр таад маань нэгэн л мөнгө зарцуулаад хэдүүлээ гоё юм дээл хувцас хийлгэж байгаа юм чинь авч байгаа юм чинь тий дараадаа өмсөх бас боломжтой тийм загвар материалтай дээл сонгоорой.
Тэгэхээр ер нь дээлэн дээр хит үнэтэй хэрэггүй, хит тренд даах хэрэггүй, өөртөө л зохисныг сонгох хэрэгтэй. За бас нэмээд сонголтод нөлөөлөх зүйл бол цаг агаараа маш сайн бодолцоорой. Жишээ нь миний хонхны баяраар бүр амар халуун өдөр байсан байхгүй юу? Бүр маш халуун. Тэгээд хонхны баяраар чи яг ингээ өглөө нь арга хэмжээ болдог газарт очичоод тэгээ өдөр нь ер нь бол ингээ талбай малбайгаар яваад ер нь гадуур явах айгүй их тийм юутэй байлээ. Үйл ажиллагаатай юм билий. Гадаа үнэхээр маш халуун байгаа бол дээлийнхаа материалыг бас ингээ халууцхааргүй эсвэл ингээ хитрхи урт биш жоохон богинохон дээл сонгодог ч юм уу тиймэрхүү юмнуудаа бас уур амьсгалаа бодолцож яваад дээлээ сонгоорой. За харин үдээс хойш нэг ивент болдог. Тэрэн дээр өөр хувц хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэрэн дээр болохоор та хэд минь өөрийнхөө хүссэн л ер нь лүгийг бүрдүүлж болно. Гэхдээ араас нь нэг юм за оройн үйл ажиллагаа парти мартиг ингээд нэлээд хитэн цаг явдаг болохоор аль алахгүй эвтэйхэн хувц сонгоорой. За бас яг түрүүний дээлэн дээр хэлсэн нөгөө нэг трендийг даах хэрэггүй. Өөрийнхөө л яг ингээд бест хувилбарыг гоё бүтээ. Өөртөө л гоё загсан өнгийн, өөртөө л гоё загсан загварын хувцаа гоё сонгоодоор бас нэг амар сүртэй мөнгө зарах хэрэггүй. Үнэхээр мөнгө зарж байгаа бол дараадаа ингээд өмсөх боломжтой тийм хувц сонгоорой гэж зөвлөе. Жишээ нь би хонхны баярынхаа оройн ивент дээр нэг юм урт цагаан хормойтой нэг юм палаж сонгож исэн. Тэгээд тэрийг бараг дараа нь шууд нөгөө ажилд орж байгаа шүү дээ. Оюутан болоод төгсөд. Тэгээ ажил дээрээ шууд ингээ дээгүүр нь жакет өмсөд өдөр тутамдаа өмсчдөг. Тэгэхээр таад маань бас дараа өмсөх хувцас нэг дэлмөг зарж байгаа юм чинь бодолцоорой. За тэгээд хувцсан дээр нэмээд яг гутлыг онцлоод ярьчий. Охтууд маань юу хонхны баяраараа бүгдээрээ л нөгөө дүсгийтэй гутал дүүпл өмсөн тий. Тэгэхээр дүүпл угаасаа маш тоохгүй бид нар бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр тэрко өмсдөг ч юм уу эсвэл дотор нэмхэн аймас өмсдөг ч юм уу ерөн хөлөө холхоос ингээ шахтуулахаас сэргийлээрээ. За тэгээд бас үнэхээр emergency case дээр тий шархны линз заавал зөвхөндөө 2-3 шигийг хийчих хэрэгтэй. За тэгээд нэмээд өдөржин л ингээл өглөөнөөс эхлээл орой олтол ингээ явах болохоор цолих нэг тийм эвтэйхэн намхан ултай гутал ч юм уу те эсвэл намхан ултай дүүпл намхан ултай дүүпл ч юм уу те цолих тийм нэг тийм ээлжийн гуталтай явж ивэл бас айгүй зүгээр юм билээ. За хэдүүлээ ус засалт руу оръё. Ус засалтан дээр бол яг өөртөө зөгтөг тийм тайралтыг өмнө нь хийлэгдсэн байвал үсээ янзлахад илүү хэлбэр байна гэх юм уу. За тэгэхээр нэгт өөртөө тохирсон тайралтыг хийлгэх. За хоёрт болохоор өөрийнхөө одоо өмсөж байгаа тэр хувцсан дээрээ тохирсон ус засалтыг бас хийлгүүл айгүй зүгээр байдаг. Одоо нэг иймэрхүү дөрмөд байдаг штеп. Ийм ингэртэй өмссөн бол үсээ ингээ задгаан зүгээр эсвэл өөр ийм бүзүүтэй бол ингээ бооцсон зүгээр энэ төргээд. Иймэрхүү зүйлсийг бас ингэж нэг гүйлгэж харчаад тэгээд өөртөө аль нь таарч ин тохирч ин төвшиж үзчихэд тэгээд ерөн үсээ яаж засгаа хувцсан дээр үнслийг шийдвэл айгүй зүгээр байдаг. За тэгээ үсээ бол мэдээж өөрөө янзлж болно, бас үсчин дээр очиж янзлуулж болно. Тэгээ өөрөө янзлах байгаа охтууд маань өмнө нь яг яаж янзлах байгаа хит ингээд гоё туршаад ингээд гартаа хөвшүүлээд байх хэрэгтэй. Тэгэхгүй бол яг тухайн өдрөө өөрөө ингээд янзлж исэн чи үс нь фейлчингүүд тэгээл өглөөнөөс эхлэж жоох ингээд бохимдолтой болчихно. Тэгэхээр та хэд маань өөрөө янзлах байгаа бол өмнө нь хит ингээд туршаад янзлж үзээд гоё ингээд гартаа оруулаарай. За тэгээ үсчин дээр бас очиж байгаа бол нөө мейкап артисттайгаа маш сайн ярьсан шиг үсчинтэйгээ бас маш сайн ярина. За миний үсний ингээ хив барилт нь муу эсвэл надаа ингүүл ингээ зөгтөггүй шүү. Яг ийм шүү гэх ингээ ямар болгомоор байгаа тий үсээ яаж асуулмаар байгаа зураг мурга маш сайн үзүүлээд айгуу сайн ингээ connection үсгээд үсчинтэйгээ маш сайн ярилцаад үсээс асуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол бас ингээд өөрт нь таалагдахгүй байдаг, хэлж чадахгүй байдаг. Тэгээ гараад ирдэг дахиад бүүн бохимдол болно. Тэгэхээр та хэд маань мейкап артисттайгач тэр үсчинтэйгээч тэр маш сайн ингээд холбоо үсгээд ярилцаад нүд бүтэлт үсээ гоё засуулаарай. Одоо болохоор хэвтүүлээ зурган дээр яаж гоё гарах вэ дээ? Яаж гоё тийм дурсамжтай зураг өөртөө хадгалж үлдэх вэ гэдэг дээрээ ярилцъя. За зурган дээр гоё гарахад бол хамгийн чухал зүйл нь гэрэл сүудрэг. Гэрэл сүудрэг байдаг. Тэгэхээр ер нь бол зураг авахулж байгаа спот айгу зөв сонгох хэрэгтэй. Чи ингээд маш хөөрхөн байгаад, маш гоё хувцастай байгаад яг ингээд дээрээс чинь гэрэл туссан ч юм уу тий. Эсвэл ингээд доороос чинь ингээд гэрэл цогцсон. Тийм одоо спот дээр байгаа бол ерөөсөө гоё гарахгүй. Тэгэхээр зураг авахулж байгаа спот эхлээд байршлаа эхлээд зөв сонгоч. Араас нь болохоор яах вэ гэхээр зөв постюртай байх хэрэгтэй. Ингээд зураг авахулж байхад ингээд бүгдийцэн ч юм уу тийм байвал угаасаа жоохон онцгүй харагдана. Тэгэхээр
өөрийнхөө биеийн posture-ыг маш зөв барих хэрэгтэй. За гэхдээ ингээд цэг зогсож ийн posture-а зөв барьж ингээ модчиг ингээд байж болохгүй. Ер нь ингээ биеэ гоё суллаад гэхдээ ингээ зөв posture-тэй. Нүрээ бас ингээд гоё суллаж, гоё зураг авахвал гоё харагдана. Илүү тийм тайван тий өөрийнхөө харагддаг гэсэн үг хичээгээгүй. За тэгээд нэмээд яг үнэхээр нөгөө нэг поз авч чадахгүй байгаа тэрэн дээр жоо struggle хийгээд байгаа охтууд маань ингээд тийм хөдөлгөөнтэй юм позуудыг төвчж үзэх хэрэгтэй. Жишээ нь ингээд уцаа оролцож байгаа үедээ ч юм уу эсвэл ингээд алхаж байгаа үедээ ч юм уу. За эсвэл нэг юм ингээд налаад ингээд амарч байгаа ингээд зогсож байгаа үедээ ч юм уу тэр тиймэрхүү юм хөдөлгөөнтэй позуудыг төвчж үзээд тэр үеийнхаа ингээд зургийг нэг авахуулаад үзээрэй. Тэгвэл бас айгүй гоё юм гоё натурал. Тэгээ бас яг өөрөө чи ингээд айгүй гоё юм тайван байгаа төрх нь гоё харагддаг. Тэгэхээр зураг авахуулахдаа хэдүүлээ байршлаа зөв сонгочлоо. Гэрэл зүудэр гоё таарч байна. За араас нь гоё ингээд зөв posture-тай зогсож байна те. Бүх тийгөөгүй толгой молгоо ингээгүй те. Зөв posture-тай зогсож байна. За тэрнийхээ араас ингээд хөдөлгөөн хийгээд emotion-тэй гоё зураг авахулж байна. Нэмээд нэг юм trick байдаг байхгүй юу? Яг энэ хилнийхээ үзүүрийг энэ шүднийхээ дээдлийн шүднийхээ дотор талын ер нь тагнаандаа ингээд наачгаар ингээд давхар өрөө мөрөө татагдаад нүрийн хэлбэр ер нь жоох ингээд өргөгдөөд айгу гоё харагддаг. Тэгэхээр таад маань зураг авахлахдаа ер нь энэ зуршлыг өөртөө суулгачих хэрэгтэй. Таад маань бас энэ трикийг туршаад үзгүй юу? Ингээд би олон талаасаа өөрийнхөө зургийг аваад тэглээ тагнаандаа наагаад болоод тэр үед чи юм бол өөрийнхөө гоё өнцгийг давхар олчихно. Тэгэл ерөн саяны тэр байр зураг авахулж байгаа байршил, биеийн posture, за тэгээ pose тэрэн дээрээ анхаарад хилээ тагнаандаа наачхад ер ингээд байгаа төрөгч айгу гой зурган дээр гарна. За ингээд хэдүүл өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Таадаг маань миний өгсөн зөвлөгөө багч болтугай хэрэг болсон гэж найдаж байна. За тэгээ дараагийн бичлэгээр уулзтал түр баяртай.